Сайн байцгаана манайхаа. За ардын намын 31 дэх хурал болж байгаа юм байна. Сошиалар нэг бичлэг яваад байна. Ямар амар бэлдүүч юм бэ? Ямар амар очоогоо тул дараа тун арчаагүй хүн манай улс орныг удирдахжсэн бай гэдэг нь харагдсан ямар муухай бичлэг бай. За ерөнхий сайд байхдаа авилгал албан тушаал байж болцсохгүй мөнгө төгрөгөөр нөхцөл байдалтайгаар өөрийнх нь хүүхэд нь хэдийг тансагласан. Одоо нөгөө Непалд болсон үйл явдалтай яг адилхан хэдийг тансаглаж одоо өөрийн орлогоос хэд давсан байж болцсохгүй ийм үйл явдлаар өөрийнх нь хүүхэд нь их тансаглаж вертолет янз бүр тэгжсэн нөгөө оюун эрдэнэ гэдэг хүн ардын намын урал дээр хэлсэн үгэндээ юу гээд байна? Ямар амар. Энэ хүмүүс маш ухаан мотой л юм да. Маш ухаан мотой юм да. Ямар муухай нөө шуухай болцсон юм чи. Шуухай болцсон одоо. Энэ ардын намын даргын ажил чинь хэцүү ажил юм байна. Ерөнхий сайдын ажил чинь хэцүү ажил юм байна ингээд. Орлого нотолж чадахгүй. Авилгал албан тушаал хээл авах хулгай байх магадлал үйлдэл гарвал баригдчихдээ юм байна. Албан тушаалаа өгөх хэрэгтэй болд юм байна. Хуулийн байгууллагуудаар шалгуулах ёстой байдаг юм шиг байна. Чи хэцүү ажил байна гэдэгт агаар нэг сонсогдож шүү дээ. Яг орчуулгын би хэлээд байгаа байхгүй. За ярьсан юм нь юу вэ гэхээр ардын намын даргын ажил гэж хэцүү ажил байд юм байна. Тийм учраас дараагийнхаа энэ бүр хамгийн амар хэсэг заяа. Тийм учраас дараагийнхаа даргыг бид нар биш эхлээд гэж хамгаалах хэрэгтэй юм байна. Тэгснэ хайрлах хэрэгтэй юм байна. Ямар үдмүүд нь яасан шуухай шиг одоо ингээд нисээд салхисрөөд нисэхт нь бид нар юу гэсэн бэ? Тэгээд одоо нөгөө бусад шуухайнуудаа дулаан оронд аваачих энэ одоо хүнжил зүтгэлтэн бидэд хамгаалж хайрлаж дэмжих хэрэгтэй байна. Ийм балаа юм яриад хэрэг ийм хүнээр бид нэр удирдуулж байсан. Ийм улс төрийн хүчин дотор байсан гэж бодохоор тэр улс төрийн хүчний гишүүнч тэр Монгол улсын иргэд бид тэр ой утгал болж ин дөө яг үнийг хэлээд. Тэгээд тэгж байгаа цаашаа. За одоо ингээд бүх дарга нартаа баярлаа гэж. Айгүй мухаа бялдууч юм аа. Бурхан минь. Ингээд хууль бус үйлдэлүүдэнд илэрх гээд бүх дарга нараа нэрлэж намын дарга байсан одоо тэр ерөнхий сайд ус ерөнхийлөгч байсан хүмүүсээ нэрлэж. Тэгээ та хэдтэй баярлаа гинэ. Товчхондоо ийм юм хэлж байна. Гарч ирээд айгүй хэцүү ажил байсан байна. Дараагийн дарга хайрлаж хамгаалах хэрэгтэй юм байна. Шуухаа болоод ингээд салхисрөөд ингээд дулаан орлоо нисэхтэй ингээд хайрлаж хамгаалах. Тэгээ бүх дарга нартаа баярлаа гэж товчхондоо нэг ийм бичлэг үзлээ. Бурхан минь. За би энийг одоо өөрийн үгээр юу гэж ойлгосноо, юу гэж харагдаж байгааг ингээд тайлбар. Даргын ажил маш хэцүү ажил юм байна гэдэг нь миний ойлгож байгаагаар энэ хүн биш үү? Одоо яг байгаа нөхцөл байдал юу хийсэн яасан энэс нь харахад түрүүн би хэллээ. Худлаа ярьж хулгай хийж тийм ээ авилгал албан тушаалаа эрэгт орооцолдож янз янзын одоо болохгүй юм ус их орон ард иргэд одоо бидний хүүхдүүд ирээдүйг сулгайлсан байж болцсохгүй нөхцөл байдлууд бүрдсэн байгааг хуульчид дотоод иргэн сайд яриад байгаа. Тэгэхээр хууль зүйн дотоод иргэн сайд нь хэлж байгаа шүү дээ энэ Монгол улсын. Тэгэхээр энэ бүх одоо ингээд миний юмнууд ил болох гээд байгаа. Хууль бус үйл ажиллагаа одоо ингээд хуулийн байгууллагаар ингээд шалгаж магадгүй юм шиг байна. Гэдгээ айгүй хүнд хэцүү байна гэж яриад байгаа юм шиг надад боломжтой. За тэгээд ингээд шуухаа болоод хэдүүлээ нисээд одоо ингээд одоо бас л нөгөө хулгайч хүн байж болцсоо. Миний хувьд юу гэж сонсогдож байна гэхлээр ингээд дулаан орлогоо яриад ийм ухаамат ийм тэнэг хүн байж болох. Одоо ингээд салхи цэсвэд ингээд шуухаа дараагийн Монгол Ардын намын дарга нь шуу юм байл та шуухаа юм байна. Тэгээд ингээд бусад шуухаанууд аваад ингээд дулаан орон руу ингээд явах юм гинэ. Тэгэхдээ ингээд нөгөө бусад шуухаанууд нь ингээд хайрлаад хамгаалаад ингээд дагаад дулаан орон руу нисэх юм. Ийм тэнэг юм бити ярьж л та гэж энэ намынхын хүмүүс хэлдэг юм уу тэр хоёр тойрных. Тэг ийм тэнэг юм ярьдаг одоо ийм муур амьсгал ийм ялдуучсан долгонсон ингээд одоо хамтдаа цуг хулгай хий одоо дулаан орон руу явъя гэж байгаа чинь одоо бараг хулгай хийгээд бүгдээрээ сайхан монголчин 6-7 сар нь 7-8 сар нь хүүтэн байдаг 6-7 сар нь өвөл байдаг 2-3 сар дулаахан байдаг ийм сайхан орн шүү дээ ер нь бол. Тэгэхэд энэ тэнхэн дулаан орон руу явъя гэж чи одоо хэдүүлээ бараг хамт сайхан хулгай хийж худлаа яриад авилгал аваад тэгээд бие биенийхээ хайрлаад хамгаалаад амжилт хүсээд дарга нартаа сайхан долгоноод тэгээ ингээд дулаан орон руу ингээд сайхан явъя гэж байгаа тагаар нэг сонсогдоод байна шүү дээ. Энэ ямар тэнэг юм бэ? За тэгээд сүүлд тэр дарга нартаа байл ямар муухай юм бэ?
Бие гомбын их бол даргийнхаа нэрийг дурдаг байх юм. Бүх дарга нартаа баярлаа гэдэг ингээд л дучлах маягтай ингээд дуурч. Дашондонгоос ахуулаад баг вандлаг тэгэл одоо цаашаа зөндөө хүмүүсийн нэрэлж чинь инко хэрэглэг. Тэр нөө бие гомбын их бол даргатаа баярлаа байхгүй юм. Тэр нь одоо тийм бусдаас арай өөр дарга байсан юм бах та. Ялгууралтай ханддаг байх юм те бас дарга нартаа гэдгээ харуул. За ингээд товчхондоо ийм харлаа юм. Ийм л байж болохгүй штэ манайха. Ийм соёл, ийм үйл явдал, ийм зан характер, ийм төлөв ямар өчүүхэн муухай гэхээсээ илүүтэй ухаан муутай жижигхэн өчүүхэн бялдууж бялдаг аймхай үгийн үнээр улс орноо удирдуулж ирсэн юм бэ. Та хэд маань ухаарад одоо соёлтой, улс төрийн гоё одоо соёлтой улгаа идэггүй, удлаа ярьдаггүй. Их тийм сайхан зөв, тийм ээ? Байвал улс орн маань сайхан хөгжиж шít. Ийм үгийн жижигхэн хүмүүсээс салах хэрэгтэй байна. Ийм хачин балаа бузар урагч соёлтой ийм ухаан муутай ийм жижигхэн мангар тэнэг хүнээс салж ийм соёлыг байхгүй болгох хэрэгтэй байна. Монголчууд бид нар бүгдээр